Ерөнхий сайдаас өнөөдөр шинжлэх ухааныг эрхэлсэн сайд Батсуургай битээрт Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулах юм даалгаврыг өглөө. Тэгэхээр бид энэ даалгаврыг бол Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайд шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүрээл гэж хариуцлага ногдуулж өгч байгаа даалгавар гэж баяртайгаар хүлээж авч байгаамаа. Яагаад гэвэл Улаанбаатарын утааг арилгах асуудлын суур судалгааны ажлууд бол манай шинжлэх ухааны салбарын хүрээнд их хийгдсэн байдаг. Тэгээ эднэрийнхээ үндэслээд яг утааг арилгах бодиттой шийдэлтэй ийм төслүүд бол одоо хүртэл боловсрогдоогүй, хэрэгжүүлээгүй ингээ яваад байгаа. Тэгэхээр манай эрхэлсэн сайд Батсуургай бол өөрийн үед ажлын хэсгийг шинжлэх ухааны академийн дэргэд байгуулад ажилд оруулна гэдэгт бид оруулна гэж ярилцаж тохироод байна. Тэгээд энэ ажлыг бол одоо шинжлэх ухааны академийн түвшинглэн байгуулсан ажлын хэсэг манай Монгол Улсын шинжлэх ухааны бүх салбарын тэргүүлэх эрдэмтдийг оролцуулан ингээ ажиллуулахад асуудлыг бүрэн шийдэх ингэ боломжтой гэж үзэж байгаамаа. Тэгэхээр хугацааны хувьд бид нар өнөөдөр төдөн жил гэж хэлж чадахгүй байгаа ч гэсэн ямар ч байсан өөрийн хугацаа тодорхой шийдэл гаргаж Монгол Улсын ерөнхий сайдад илтгэх гэж ингэж итгэл төгсөн байна. Энэ бол Монголын ард түмний хувьд бол онцгой ач холбогдолтой ийм арга хэмжээ болно. Яагаад гэвэл Улаанбаатарын хотоо, Улаанбаатарчуудын эрүүл мэнд хоёр бол салшгүй холбоотой байгаа. Энэ утааны асуудлыг шийдэхэд Улаанбаатарчуудын эрүүл мэндийн төвшин бол их өндөрт гарч ирэх учиртай. Ийм одоо нийгмийн онцгой ач холбогдолтой төсөл болж гарч ирэх байхаа гэж итгэж байна.